хуваар гарахад айл айл багийн арын аль болоо тоглогч зөвхөн энэ тоглолтыг онцолж харсан гэдэгт бол би 100% итгэлтэй. За ингээд үзэгчдээ энэ өдрлийг нийт багуудын чансаагаар 17 чигсэг өндөрлүүллээ. За тэгэхээр одоо бол яг 100%. За тэгэхэд ингээ харах юм бол Сэлэнг Ботонсын сэлгээний бүрэлдэхүүнийг харуул. Үнэхээр хүчирхэг харагдаж байна. Батбаяр аваа шуушидсан кэжин шууд амжилттай болсон. За үлзий урших хариуган барихсаар орлогын амжилттай болсон. SGFC-ийн багийн ахлагч Мегмар сүрэнгийн үлзий урших. Үлгэн баруун дээр цэлэн харьсан байгаа. За тэр чигээр хурдаараа илүүхэд зүүндээ будагтаал баг онгойлгосон. Үлгэн эргэлзэх зүүлгүй шидсэн ган уйгийн дүүлгөөний олон зан шидэлд амжилттай болсон дооны зэрэг дүүлгөөний цаланч гоё болж байгаа. Үлзий урших явж байгаа задлсан мөнх баяр маш том орон зан шидсэн холын зан шидэлд амжилттай. За үлзий урших өстө ганцаараа энэ сэлэг бодогчаар тоглож исэн алтан орондын дайчтай. Маш сайн амжилттай тоглож исэн тоглогч Ариун болдын Ананд 2025-аас орсон оны удирлыг игний оноогоо авлаа. Гайгийн дүүлгөөн дэлгэр намын эсрэг гоё дамжуултыг өгсөн Батагийн тулвын 2 оноо авлаа. Тоглолчоос илүү олон минутыг өнгөрүүлэх боломжтой Томас Робинсон отгон жаргалтай сүүж байсан 2 оноо. Өөртөө автсан да мөнх төвшин төгсөн дамжуулалт холын зай шидэлтэй алдсан 2 дахь боломжийг үүсгээд оноогоо авсан. За хамгаалтын одоо хавх ажиллаад ихэлсэн Майк Уильямс холын зай шидэлтэй зориулж байна. За Майк Уильямс бөмбөгтэй байгаа. Мөнх төвшин өндөр хамгаалтыг хийж удаа эргээд Робинсны гарыг даваатаа шидсэн. Дараас нь 5 оноо өстэй. Нүд эргэн маш том орон зай байсан холын зай шидэлт амжилтгүй мөнх 2 дахь боломжоор оноо авсан. За хамгаалтын самраа авч чадгүй дээ бодож маш хурдан буслаа. Батбаяр хангалттай зай үүсцэндээ холын зай шидэлт амжилттай болж байна. Уильямс за маруундаа яваад Батбаярыг маш гоё олж харсан да. Батбаяр суумсуул шидсэн. За ийм боломжийг юу гэж алдахгүй шидэлт амжилттай болоод 21 дээр тэнцсэн энэ үед. Робинсон за гол хүнгийг авсан. Довтлогоо гаалцсан өөр 2 дахь боломжийг үүсгэжлээ. Гоё хамгаалтыг хийсэн тулын нүүрний шугам дагаад дүлгөөнд үлдээсэн. Гавигийн дүлгөөний довтлогоо амжилттай болсон нэмээд алдаа садгсан. Ахмад Гилберт нэг том давуу тал гэл. Ахмадын гоё хөдөлгөөн байсан хөөргсөн давуу нэмээд амжилттай. Таслагт их л өөрхөн байлаад Ахмад урагшаа гаргаж өгсөн Ананд шууд явуулж байгаа байна. Ариун болдын Ананд энэ тоглолтод 2 дахь удаага 3 оноо шилдэг амжилттай. Ордон довтлогоо инкватор гараад ирсэн байгаа. Инкваторын довтлогоо амжилтгүй отгон дарын тулаг нэмээд тоглосон гоё довтлогоо байна. Эбст шилцэн төлгөө. За Робинсон үлдээсэн. Тоглолт нэг хэсэг хугацаанд маш их бод. Томас Робинсон одоо инкватор дүндэр хамгаалт гэж байгаа. Жог баруунда цаа дундаж шидэлтэн амжилттай болсон. За гоё довтлогоо байлаа Жокийн. Атланы эсрэг үлдсэн Ахмад баруунда яваад буцаа шидэлтэн дээр Сэргэлэн Баатар суувсуу шидсэндээ холын зай шидэлтэн амжилттай болсон. Тоглолтод орж ирээд ихний бүгд гараад ирсэн байгаа. Уильямс задасан Ахмад Гилберт суувсуул холын зай шидэл байндаа турсан Ахмад Гилбертийн гитарын зурай Макарина доор Томас Робинсон дэлгэр нямын эсрэг за дэлгэр нямын эсрэг доотлоод алдаатай. За өмнө хэд хэд удаа дэлгэр ням амжилттай хамгаалсан байсан. Тэгээ сая Робинсон Петр Жок бүнгүүлж аваад 3 оноо шидэлтэн амжилттай ингэсээр SGFC Томас Робинсон урдны тоотож гарсан байгаа. Саруул эрдний дамжуулт гоё болсон үлзий өрш хурдан болохоор 2 оноо авсан SGFC 3 оноогоор тэргүүлж ирсэн энэ Петр Жок 2 хамгаалагчийн голоор гарч ирээд дундаа шидсэн Петр Жок. За энэ тоглогч ингээд тоглолтоо мэдрээд хэлүүлээ. Хурдан тоглоход гараад ирсэн Томас Робинсны тоглолт амжилттай. Томас Робинсон уурчганы тоглогч гэл эрдэнэ талбайд ойрхон байна. Томас Робинсон өөрөө шахаад явсан тоглолтоо зүүндээ явж байгаа доор ямар гоё дамжуултыг өгсөн бэ? Гавигийн дүлгөө амар 2 оноо авлаа. Нэг тохиж заргалаад дахиад дэлгэрний төгсөн дамжуулт 2-ын голоор сөвлөсөн. Синкийн төгсгөл амжилттай. Эрдэнэ зөвхөн станыг авсан Эрдэнэ өөрөө өсрөөж шидсэн дундын зайн шидэлт амжилттай болсон ямар гоё шидэлт вэ? Сонирхолтой шүү. Тулвын мөнх баяр дундаа шидэлтийг гүйцэтгэсэн шидэлт амжилттай болсон. За баруунда өдөлсөн зүлгөөнтэй контактлаад ямар гоё төгсгөл вэ? Петр Жок мөнх баяр жавжнаас холын шидэлтийг гүйцэтгэсэн царган болсонгүй үлзий өрш 2 дахь боломжийг гүйцэтгэсэн үлзий өрш. 2 оноо авсан хүн 9. Томас Робинсон зүүн эргэсэн хамгаалтууд үнэхээр сайн болж байгаа. Гавигийн дүлгөөний довтлогоо амжилттай болсон. За яг энэ 2 самбарын тоглогч өнөдөр их олон оноог олоод авчлаа. Үнэхээр хурдтай байна. Дагуулж гисэн Батбаяр бүмгийг хүлээж аваа шууд гаргасан. Батбаяр маш чухал 3 оноо шиддэг амжилттай болж байна. Тэр нямын эсрэг эргэсэн самбардаа довтлсон ямар гоё довтлогоо вэ?
Инкватор дахиад боломжийг үүсгэлээ. Сэргэлэнбаатар нь одоо баруун түвшин тавдраас явуулсан. Сэргэлэнбаатар шийдэлт амжилттай болсон энэ тоглолтод 2-2 санаж байгаа байна. За Вильямс. Стонос гаш шууд шийдсэн олон зай шийд. За үнэхээр өөртөө итгэвтэй шийдлээ. За 9 онооны үзэн уршигт Саны эсрэг хөдлөөд холын зай шийдтийг гүйцэтгсэн SGF-ийн ахлагч үзэн уршиг. Яахгүй нөө тооны 24 секундээр бүрэн ашиглаж байна. Агийн дүүлгэн холын зай шийдэл гүйцэтгээд энэ тоглолтын эцсийн цэгийг албаасаар тавилаа. Манай 72-58 маш өндөр хүлээлттэй байсан тоглолтын эцсийн дунд SGF-сог 14 оноогоор ялтыг байгууллаа. За ингээд тоглолтын эцсийн шүглэл дугарлаа үзэгчтэй албан ёсоор өндөрлсөн.